Дорногой аймагт Америк элчин сайд Галтгоос өнөөдөр бас альчж ирлээ. Тэгээд Америк элчин сайдаар томилогдоод бас нэг удаагүй. Тэгээд анхныхаа одоо уулз дээрсдэг анхныхаа одоо танилцах хэлийг бас Дорногой аймагаас эхлүүлж байгаа юм байна. Бид тэгээ хүлээж авч бас уулзлаа. Тэгээд Дорногой аймгийн замун өвөдөд бас сургууль цэцэрлэг гэдэг юм хоёр объект, хоёр одоо томоохон бүтээн байгуулалтыг бас эхлүүлье гэсэн ийм бод санаатаагаар бас энэ санаа соцоц бас нэгцэн ойлголцсон төрлөө. Ерөнхийдөө бол манай замун өвөд чинь бол хүн амын нэгтрэл бас нэмэгдэж байгаа. За 21 аймгийн хүмүүс маань бас бизнес хийх гэж, амьдралаа дээшлүүлэх гэж зарим нь одоо юу гэдгийг үр хөвтэй бас тахилтай бас тавлах гэж ингэж бас ирж байгаа. Тэгээ энд зориулаад ямарсан ялангуяа тэр гэр хороолд байж байгаа хүүхдүүдийн тэнд ямарсан цэцэрлэг барьж өгье. За сумын төв дээр ямарсан нэг 10 жилийн сургууль барьж өгье гэдэг дээр үндсэндээ бол ойлголцтгүрлээ. За барилгын ажил бол 2017 онд бол эхлүүлэх ийм одоо төлөвлөгөөтэйгээр ярьж хэлцлээ. Боловсролын яамд очиод боловсролын сайдтай бас энэ асуудлаа бас танилцуулъя гэдэг ийм асуудлаас ярьлаа. За миний хувьд бол одоо бас ойрын 4 жилд хийх гэж байгаа ажлаа бас элчин сайдад бас танилцууллаа. Тухайлбал одоо замун өвөдийн чөлөө төс дээр бас хөрөнгө оруулах, энэ дээр бас Америкийн одоо хөрөнгө оруулагч нэг оруулах. Дээр нь Дорногой аймаг дээр одоо малчтын түүхийд болсон арьс шир махны үнийг нэмэгдүүлэхэд тулд одоо Дорногой аймагт бас махны үйлдвэр бас барих боломжтой хэсэг талаар бас судалж үзээч гэдэг ийм хүсэлтийг бол тавьсан. Ерөнхийдөө бол элчин сайд бол судалж үзье. Ямарсан маргааш одоо замун өвөд сумд ажиллахдаа чөлөө төсөөр орж үзье. Мөн одоо бас энэгээр явахдаа хөдөөгатаагаар явж бас малчтын амьдралтаа бас танилцъя гэдэг асуудлаа бас ярьлаа. Галтгой Дорногой аймаг тэр ялангуяа бас замун өвөдийн чөлөө төсийн асуудлаас мэдээ сонирхсан байж байгаа. Чөлөө төс дээр одоо чөлөө төсийн бүрэн мэдээлэл авч бас Америкт бас танилцуулах ийм бас санаачлагыг бас өрнүүлье гэдэг ийм байдалтайгаар бас уулзалт хийгээд боцлоо. Дээр нь одоо манай энэ хамрын дагсаг аяз жуучдын бүсээр бас маргааш ирж танилцъя гэсэн. Тэгээ энэ аяз жуучдын чиг дээр бас Дорногой аймаг томоохон бүтээн байгуулалт эхлүүлэх боломжтой юм байна. Энэ дээр бас гарч иж тачаа гэдэг саналыг бас надад хэлсэн байж байгаа.